Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Одгорл гэдэг. Би хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн унтуулгын эмчээр ажилладаг. Өнөөдөр би та бүхэн нэгэн чухал сэдвийн талаар ярихаар шийдлээ. Хүн бүхэн хүүхдийн шилжилтийн нас хамгийн хэцүү эмзэг үе гэдгийг мэддэг боловч энэ үеийн нойр хамгийн чухал гэдгийг тэр бүр мэддэггүй, бас анхаардаггүй. Өсвөр насныхны нойр ямар онцлогтой болох, нойроо хангалттай авч чадаагүйгээс хожим нь ямар хор хөнөөл учирч болдгийг мэдмээр байвал контентоо дуустал нь үзээрэй. Бас хүүхдүүдтэй үзүүлээрэй. За ингээд эхэлцгээе. Хүний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл бол эрүүл мэнд гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бид үүнийгээ хайрлаж тордож чаддаггүй. Хүн эрүүл бай гэвэл зөв амьсгалдаг, чанартай сайн унтдаг, зөв зохистой, тэнцвэртэй хойлдог байх хэрэгтэй. Хүн дунджаар 79 настай гэвэл түүний 33 жилийг нь орондоо өнгөрөөдгөөс 26 жилд нь унтаж харин 7 жилд нь унтахыг хичээж хөрвөөж өнгөрөөдөг байна. Яагаад хүн амьдралынхаа бараг 3/1-ийг унтаж өнгөрөөдөг юм бол? Та бүхний амьдралын аль нэг үед унтахаар хэвтээд унтаж чадахгүй орондоо хөрвөөж, эсвэл шөнөдөө байн сэрэн цагаа харан тийжилж, эсвэл яачгүй сэрчгээд буцаж унтахгүй өглөө болгож байсан тохиолдол их бага хэмжээгээр байсан л баг. Нойр хулжих хичнээн хэцүү болохыг та бүхэн бүгд мэддэг. Тэгвэл өсвөр насны хүүхдийн нойрны цикл ямар онцлогтой байдсан бол? Энэ тухай товчхон ойлголт өгье гэжээ. Ойролцоогоор 10-аас 12 наснаас бэлгийн божилтын буюу шилжилтийн нас эхэлдэг. Энэ үеэс биед маш хүчтэй гормоны өөрчлөлтүүд гардаг. Цөмөрөө шилжилтийн насыг далайн мандал гэж үзье. Хэрвээ ил харагдаж байгаа мөсөн уул шиг нойрны асуудлыг та тоохгүй өнгөрөөвөл хожим ханаа далайн гүнд байгаа маш том мөсөн уулын хэсэг шиг биеийн болон сэтгцийн эрүүл мэндийн ноцтой үр дагавар таны хүүхдэд чинь үүсэх эрсдэл бий болдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхэд томорсон ч айш нь алтгой болоод юм л бол уурлаж уцаарлаад үг хэлэхээр өрүүлцөө таалга үедээ хагаад таг болчих юм. Нэг л их ууртай хүн болчихож хүүхдийнхээ учрыг бүр олгоо ойллоо. Эсвэл манай хүүхэд унтахаас өөр юм хийхгүй юм. Сургууль соёлоод төгсөх цаг болоод байхад өдөр шөнөгүй л унтаж байхаа юу бодож байдгийг бүү мэд. Багтаа сэргэлэн цаваа яриа хөөрөөтэй байнга л шулганаж нууцаа хуваалцдаг байсан хүү охин чинь нэг л мэтгэд дуугүй дотгошоо юм л бол уйлаад уцаарлаад эсвэл бүр гэрээсээ ч гарахыг хүсдэггүй жижиг нэгэн болоод байгаа юм биш үз. Тэгвэл яагаад зарим хүүхэд шилжилтийн насан дээрээ танигдахгүй болтлоо өөрчлөгддөг юм бол? Үүний хамгийн гол шалтгааныг мэдмээр байвал контентоо дуустал нь үзээрэй. Алуу миний охин босоороо эртгөө унтаж амар гээд байхад орой унтахгүй тэгээ өглөө босохгүй маа. Хичнээн дуудвал сэрх юм би. Хичээлээсээ хоцорлоо штэ. Одоо босоороо. Танил сонсогдож байна уу? За тэгвэл одоо нэг бяцхан судалгаа танилцуулъя. За энэ Улаанбаатар хотын 3 сургуулийн нийт 567 хүүхдээс нойрны дэглэмийн талаар асуусан асуумж судалгаа байгаа. За нийт хүүхдийн 57% нь охтууд, 42.9% нь хөвгүүд байсан. За хичээлтэй өдрүүдэд бараг 41% нь, харин амралтын өдөр бараг 64% нь нойр хүрсэн үедээ унтдаг буюу ямар нэгэн дэглэм цагийн хуваарьгүй нойр хүрсэн үедээ эсвэл даалгавраа ээж дуусаад унтдаг гэж хариулсан байна. Хичээлтэй өдрөө 15.2% нь өөрөөс ирдэг бол амралтын өдөр бараг 62.4% нь нойроо хансны дараа өөрөөс ирдэг. За хүүхдүүдийн бараг 86% нь өдөртөө их бага хэмжээгээр нойрмогддог. Гэхдээ 45.3% нь өдөр заримдаа унтдаг гэж хариулсан байна. Нийт хүүхдийн 77.6% нь 22 цагаас хойш, 25% нь шөнийн 00 цагаас хойш унтдаг. 44.3% нь шөнөдөө нэгээс олон удаас ирдэг. Бараг бүх хүүхэд унтахдаа хажуудаа уцаа байлгадаг гэж хариулсан байна. 13.4% нь өөрийгөө хэтэрхий их унтдаг. За 30 орчим хувь нь өөрийгөө маш бага унтдаг гэж хариулсан. За шөнөдөө сайн унтдаггүй хүүхдүүд өдөртөө нойрмоглож их унтдаг байх талтай. 78% нь хичээлтэй үед хизээч хангалттай унтаж байгаагүй гэж хариулжээ. Энэ багнуудад сүүлийн 2-7 хоногийн хугацаанд үүрээр сэрэх, 3 цагаас хойш унтахгүй байх, өдөртөө ядарч нойрмогддог, унтах гэж уддаг, шөнө хар дар зүүдэлдэг, ямар ч бодлого аюултай зүйл хийдэг, юу ч хийж чадхааргүй ядардаг, сэтгэл санаа тогтворгүй байсан, уйтгартай, гунигтай, сэтгэл готарсан санагддаг гэсэн асуултуудад хариулсан хүүхдүүдийн тоог илэрхийлсэн байна. За цэнхэр бага нь бол энэ дээрх шинжүүд хизээж тохиолдож байгаагүй, харин бусад өнгийн багнууд нь их бага хэмжээгээр дээрх шинжүүд гарч ирсэн гэсэн хариултыг илтгэж байна.
Зарим тохиолдолд дээрх шинжүүд өдөр бүр бодогдож, давтагдаж байсан гэж хариулсан байна. За өмнөх диаграмуудыг дүгнээд энэ уснагтаас харж болно. Та бүхэн дэлгэцээ зогсоож байгаа дараа нь томруулаад хараарай. Арай улаан тооны эдгээр шинж болон бодлууд өдөр бүр давтагддаг гэж хариулсан хүүхдүүдийн тоо байгаа. Энэ бол ноцтой асуудал үүсч эхэлж байна гэдгийг итгэж байгааг анхаараарай. Яагаад нийт хүүхдийн бараг 50-60% нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай байгаад байна вэ? Энийг ойлгохын тулд биологийн цаг болон өсвөр нас хоорондоо ямар холбоотой болохыг мэдэх хэрэгтэй. Шилжилтийн насанд гарах даавруудын өөрчлөлтийн нөлөөгөөр нойрыг өдөөдөг мелатонины ялгаралт хойшилдог. Сэрүүн эрч хүчтэй байхад нөлөөлдөг кортизол, аденосин даавруудын хэмжээ ялгарал өөрчлөгдсөнөөс унтах ёстой хугацаа хойшилдог. Дээр нь бэлгийн дааврын нөлөөгөөр сэтгэл санаа өөрчлөгдөх, тогтворгүй болох, эсрэг хүснээ сонирхох зэргээс нойр хулжих, бодол хөврөх зэргээс унтаж чаддаггүй. Ингэж нойр хойшлох нь 20 орчим нас хүртэл үргэлжлэх ба энэ байдал дээр ахлах ангийн хүүхдүүдийн хичээл өглөө эрт ордог зэргээс болж хүүхдүүд маш бага цаг унтах шаардлагатай болдог. Ингэж биологийн нойрны цаг хойшлох, нийгмийн харилцаа өөрчлөгдөх, утас дэлгэцэн хэрэглээ нэмэгдсэн зэргээс унтаж амрах цаг багасснаас тархины сэтгэл хөдлөл, зан төлөв удирддаг төвүүдийн тэнцвэр алдагдан, сэтгэл санаа өөрчлөгдөн, ууртаа, уцаартай болох, тогтворгүй олох, суралцах чадвар, шийдвэр гаргах чадвар буурч, сурлагандаа муудах, гадны муу нөлөөнд амархан өртөх, янз бүрийн бодис, тамхи, тоглоом, согтууруулах байцын нөлөөнд автах зэрэг таагүй үр дагавар гарах нөхцлүүд бүрддэг. За тэгвэл сэтгэц болон нийгмийн хүчин зүйлсийн улмаас нойргуудал үүсгэхэд юу нөлөөлдгийг цөмөр харцгаая. За үүнд бол 56% нь гар утас компьютерын зохисгүй хэрэглээ. 43%-д нь тогтсон дэглэм цагийн хуваарьгүйгээс гэрийн даалгавар хийх бусад үйл ажиллагаанаас болж оройтож унтдаг. 31% нь сургууль дээр болсон үйл явдалтай холбоотойгоор нойргууддаг. 23% нь цахим ертөнцтэй холбоотой санаа зовлоос болж нойр нь хүрдэггүй. Харин 10 орчим хувь нь ямар нэгэн өвчин эмгэг болон эмийн хэрэглээтэй холбоотойгоор нойргууддаг байна. Өдөр болгоо оройтож унтснаар нойрны хямрал үүсэн, ядар сулдах, өв нэгээ нөхөхөөр амралтын өдрөөр өдөржин унтах нь дараагийн өдөр унтах цагийг улам хойшлуулдаг. Унтахаар хэвтсэн ч унтаж чадахгүй нойр хулжиж өглөө хичээлтэй учраас арай гэж эрт босоод өдөржин хичээл дээрээ нойрмоглон ямар ч бүтээмжгүй ядарч өнгөрөн өдөөс хойш хичээлээ тарж ирээд гэртээ харин хэдэн цагаар хамаагүй унтснаас болж орой эрт унтахгүй оройтож унтах болдог. Энэ цикл эргэлзээр байгаад эмгэг болж хувирдаг бөгөөд хожим хойчийн амьдралын явц дахь маш олон биеийн болон сэтгцийн эмгэгийн суур тавигддаг аюултай. Энэхүү нойртой холбоотой замбраагийн асуудлыг хэрхэн зохицлох вэ? За тэгвэл хэрхэн нойрны чанараа сайжруулж дээрх асуудлуудаас сэргийлж чадах вэ? Хамгийн түрүүнд хийх зүйл нойрны тогтмол тэглэлэмтэй болох явдал юм. Өдөр бүр тодорхой цагт унтаж, тогтмол цагт сэрдэг болоорой. Амралтын өдөр ч гэсэн үүнийгээ хэвшүүлэхийг хичээгээрэй. За дараагийн хийх чухал зүйл бол унтах орчноо бүрдүүлэх явдал. За унтлахын өрөөгөө харанхуй, чимээгүй, сэрүүн байлгаарай. Унтлахын өрөөнд зурагт болон компьютер, утсаа битээ авч ороорой. Хэрвээ та сэрүүлгээр сэрдэг болвол сэрүүлэхдээ цаг хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. 3 дугаарт унтахын өмнө тайвшир. Унтахын өмнө ном унших, бясалгал хийх, намхан хөгжим сонсох зэргээр өөрийгөө тайвшруулаарай. 4 дугаар стрессээ тайлаарай. Биеэ суллах, амьсгалаа тоолох, бясалгах, хэрвээ бодол хөврөөд нойр хулжаад байвал бодсон зүйлсээ дэвтэр дээр тэмдэглэж бичээрэй. За хин нэгэнд гомдоод эсвэл уур хүрээд байх юм бол хэлий гэсэн зүйлээ бичиж тэмдэглэх нь стресс тайлах бас нэг чухал аргын нэгт тооцогддог. За хамгийн чухал манай шийдвэр гаргах түвшний захирал, багш, сайд дарга нарын хүрээнд шийдэж чадах хүүхдүүдийн тусын тулд тэдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой шийдвэр бол хичээл эхлэх цагийг хойшлуулах явдал. Хичээл эхлэх цагийг 1 цагаар хойшлуулахад хүүхдийн нойрны чанар 20-60%-аар дээшилж, унтах хугацаа 1 цагаар нэмэгдэж, суралцах чадвар, сэтгцэн эрүүл мэнд сайжирдаг гэсэн судалгаа байдаг. Эцэст нь дүгнж хэлэхэд өсвөр насны үед биед гарах биологийн өөрчлөлтөөс болж
Хүүхдүүд маань шөнө орой болтол нойр нь хүрдэггүй. Тэрэн дээр эрт хичээл ордгоос байнгын нойрны дутагдaltaй явдаг. Өчүүхэн жижиг шүүдрийн тусал урмал шавжны амьдралд чухлын адилаар жижигхэн өөрчлөлт, жижиг алхам таны хүүхдийн амьдралд том өөрчлөлт авчрах болно. Нойр хүчний чухал болохыг хүүхдүүдэд ойлгуулж, сайн унтуулж амрааж байгаарай. Хэрэв танд энэ сэдэв чухал санагдсан бол лайк, танд ямар нэгэн асуулт санал байгаа бол комент бичээрэй. Хэн нэгэнд хэрэг болох байх гэж бодвол шеэр хийгээрэй. За ингээд хүүхдүүдийнхээ цаашдын эрүүл ажиллагатай амьдралд нь амжилт хүсье. Subscribe дарж хонхоо жингнүүлээрэй. Дараагийн контент хүртэл баяр таа.